Нэгдүгээр нь шилжиж ирсэн гэдэг нь яг ямар хүмүүсийг хэлээд байгаа вэ гэхээр хөдөө орон нутагт хаяан бүртгэлтэй тэнд байнга оршин сууж байгаад ямар нэгэн асуудлын үүднээс Улаанбаатар хотыг зорихоор хийсэн ард түмэн гэж байна. Тэднээс авах татвар гэдэг нь юу хийж байгаа вэ гэхээр төр болон байнгын шилжилт хөдөлгөөн хийж суурьшгаар авч ирсэн иргэдээс авч буй татвар хийж байгаамаа. Хот гэдэг ойлголтын хүрийг тодруулж өгөх юм бол хот гэдэг нь хүү ам ихтэй суурин газрыг ерөнхийдөө нэрлэдэг. За тэгэхээр аргументыг дэвшүүлэх юм бол эхний асуудал нь хүрээлэн боолчны асуудал байна. Хүрээлэн боолчны асуудал дээр ямар асуудлууд өндөгдөж байгаа юм бэ гэхээр Улаанбаатар хотын хувьд сүүлийн жилүүдэд хүү амын төвлөрөл ихсэж агаарын бохирдол хурцаар тавьж байгаатай холбоотойгоор хүний эрүүл мэнд маш томоор тохирч байгаа. Ялангуяа амьсгалын тогтолцооны хүчнүүд, зүрх судасны тогтолцооны хүчин, нөхөн үржихийн хүчин гэсэн асуудлууд ингээд маш хүчтэйгээр дурдж байгаа. Жишээ нь ярих юм бол агаарын бохирдол нь ургийн өсвөл, хөгжил саарах, жин бахтай, дутуу тэлтэй хүүхэд төрөг, зурбах зэрэг нөлөөлдөг болох судалгаагаар батлагдсан байгаамаа. За, өрхийн түүхийн нүүрсний хэрэглээ болох Тэмийн хэрэгслийн өсөлт хог хаягдцыг нь агаарын бохирдуулагч гол хүчин зүйл болоод байгаамаа. Эдгээрийн үндэс нь хотын хүн ам өсөж Улаанбаатар хотод төвлөрөл ихээр бий болсноос үүсэж байгаамаа. Энэний нэг жишээ гэх юм бол иргэн 38 настай эрэгтэй хүн судалгаанд хамаахдагтаа ингэж хэлсэн байгаа. Би Гол Алтай аймгийн иргэн ах маань ажил хийхээр Улаанбаатар хотыг зорьсон. Би ч гэсэн мөн адил энэ жил 100 гарчиг ихтэй байгаа учраас хотыг зорж ажил хийхээр явж байна. Анх би хотод ирэхдээ өмсөх хувцснаас өөр юу ч хөөсөн гэж байгаа. Тэгэхээр ямар ч орлогын боломж багтай ийм мэрэгдээс татвар авах нь заамаа. За тэгээд дараагийн асуудал нь хөлсний бохирдол байгаа. Хөлсний бохирдол нь болохоор хөлсний бохирдол нь болохоор саяны миний хэлсэнчлэн ийм амжиргааны төвшин доогоор ард иргэд орж ирээд судалгаанаас авч үзэх юм бол дөнгөж 10% нь энэ дээрээ хамаатан солидар амьдрах эсвэл орон сууцад орж чаддаг байгаа. Үлдсэн 90% гэр хорооллыг зорьдог. Гэр хорооллыг зорьсноор хөлсний бохирдлыг үүсгэж байгаа. Хөлсний бохирдлыг яагаад үүсгэж байгаа юм бэ гэхээр гэр хороолол болохоор жорлон буюу модон жорлонгийн асуудлыг төлөөс шийдвэрлэж өгөөгүй байдаг. Тийм учраас ингээд хүн амын төвлөрөл ихснээс болоод маш олон ийм гэр хорооллууд үүсэж байгаагаас болоод хөлсний бохирдлоор дээд хэмжээнд болж байгаа ба. Хөлсний бохирдлыг болохоор хаашаа 50 метрийн хэмжээнд байгаа тохиолдолд хөлсний бохирдол үүсдэг гэж үзэж байгаа. Хэрвээ таны байгаа газар 50 метрийн орчимд ямар нэгэн модон жорлон байгаа бол тэнд дахиж модон жорлон үүсгэх нь асуудалтай байна. Дараагийнх нь хөгжил. Хотод орж ирээд хүн орлого нь амжиргаагаа дэвшлүүлээд аль болох өвөл даахгүй машинтай байхыг хүсдэг. Тэрний адилаар хөдөөгөөс одоо шилжиж орж ирж байгаа хүмүүс тэгэхээр машин бүгд авснараа энэ хөгжлийн асуудлыг үүсгэж байгаа. Энийг нэг жишээ дурдах юм бол би бол 21-р хороол амьдардаг. Тэгээ манай сургууль болохоор 25 дугаар эмийн сан буюу төмөр замд байрладаг. Эндээс нийт ирэх зам болохоор 9 буудалтай. Би өнгөрсөн жил өглөө гэрээсээ 7 гэж гарахад манай сургууль дээр би 7:40 гэхэд ирж амждаг байсан. Гэтэл энэ жилийн байдлаар би өнгөрсөн жилтэй харьцуулах юм бол энэ жилийн байдлаар өглөө 7 гэж гарах юм бол би сургууль дээр 8:30 гэж ирж байгаа. Ингэснээр би хичээлээсээ хоцорч байна. Тэгээд ийм байхад одоо хүн амын төлөвлөлт гэснээс болоод төвжил бүр дээд зэгтээ тулсан байгаагийн нэг илэрэл нь энэ аамаа. За 3-р аргументыг ярих юм бол төр буй дор татвар бий, татвар буй дор төр бий гэж хэлж байгаа. Татвар бол зайлшгүй авах ёстой зүйл юм аа. Татвараар авсан татвараараа улсаа хөгжүүлэхийн төлөө явж байгаа. За энэ дээр манайх шинжлэх санаан дээр юу оруулж ирсэн бэ гэхээр хөдөө орон нутагт бүтээн байгуулалт хийж байгаа иргэдийг урамшуулах гэдэг зүйлийг оруулж ирсэн байна. Тэгээд мөн дээрээс нь татвар авсан татвараа юунд зарцуулах вэ гэхээр жишээлбэл авж байгаа татвараараа мод тавьж байгаа. Мод тавьснараа хөрсний нөхөн сэргийн
ээлтийг сайжруулж байгаа мөн дээрээс нь газрын гүний авсан асуудлыг шийдвэрлэж өгч байгаа маа. Ийм учраас хөдөө орон нутгаас шилжиж ирэхдээ татвар авах нь зөв гэж манай бүгд үзэж байгаа маа. Тэгвэл хотод орж ирсэн хүмүүстийн болохоор амьдралын түвшин дээшлэх боломжтой. За баярлалаа. Тэгвэл та батлагч багаас болохоор татвар авах нь зүйтэй танаа дээр бичиж байгаа. Тэгвэл тэр татварын хэмжээнд хэдий хэмжээний татвар авах хэрэгтэй байна. За энийг нэг кейсээс ярих юм бол 2000 он болохоор яг иргэдийн төлөөлөгчдийн хурлын 44 зүйл зааснаар яг өмнө нь шилжиж ирэхснээс татвар авдаг байсан байгаа. Энэ болохоор том үнээс хэлбэл 50,000 төгрөг хүртэлх татварыг 18 нас хүртэлх хүүхдээс 25,000 төгрөгийн татварыг 2000 он авдаг байсан байгаа. За энэ хүн мөнгө хэмжээнд сар болдгоо өсвөл нэг жилийн хугацаанд энэ болохоор удирдал авдаг татвар байсан байна. За баярлалаа. Сая болохоор өдөртөө хөгжлийн лидер болохоор хөдөө орон нутагт бүтээн байгуулалт хийж буй иргэдэд дэмжинэ гэлээ. Тэгвэл өнөөдөр Монгол улсын хөдөө орон нутагт бүтээн байгуулалт хийж буй иргэдийн тоо хэмжээ үнэхээр юм байна. За баярлалаа. Та бүхэн шалгуураа дахин дурдж байна уу? За ихэнх нь болохоор хүрээлэн боорсны асуудал, дараагийнх нь эрүүл мэнд, дараагийнх нь татвар төлөх зүйтэй гэдэг талаас ирсэн байгаа. Би шалгуур асуусан. Оноо гэж шалгуур нь болохоор шилжиж ирэхнээс болоод нэгчл үүсэж байгаа болохоор татвар авах нь зүйтэй. Шалгуур төр буй дор татвар бий, татвар буй дор төр бий гэсэн үнэлэлтэй. За баярлалаа. Тэгвэл та бүхэн бусад улсуудын жишээ ярьж өгөөд бусад улсад болохоор ил хатад шилжиж ирэхнээс татвар авах юм болов? Авдаг байгаа. Орос улс болон Сингапур улс авсан байгаа. Сингапур улсаар шилжиж ирэхнээс татвар авснараа одоо Сингапурын хөгжлийн нууц гэх хамгийн том жишээ бол энэ орнд үзэж байна. Монгол болон Сингапур улсуудын хоорондын жишээ зөв. Сингапур улс хөгжлөөр өндөр түвшин орно. Манай Монгол улс хөгжлөөр орно. Өмнө нь ч гэсэн Сингапур улс хөгжиж болсон юм чинь Монгол улс мөн адил хөгжих боломжтой гэж үзэж байна. Баярлалаа. За эсрэг талын шалгуур төр буй дор татвар буй дор төр буй гэж юм. За юуны өмнө ингээд татвар авахтаа болохоор ингээд иргэдийнхээ болцоог ингээд хад үзэхгүй юуны өмнө яаж зарцуулах ингээд юуны төлөө ингээд татвар авч байгаа юм ярьж өгөхгүйгээр ингээд яаж зарцуулах талаар ингээд яриад гэсэн юм. Тэр нь болохоор ингээд иргэдийнхээ их хашиг хамаалагчтай болохоос ш мөнгөө яаж зарцуулах тал дээр ингээд жоохон очиж төлөвтэй байна гэхлээр за аргумент нэг дээрээ эсрэг талаас дурдаад өглөө л ингээд өмсөх хугацтай 38 настай иргэн зөвхөн өмсөх хугацтай хотод ирсэн гэж. Тийм хүнээс ингээд татвар авах нь ингээд буруу гэж за энэ болохоор угаасаа зөв юм аа ингээд ирж байгаа ингээд бололцоо монтой хүмүүсээс ингээд татвар авах нь ингээд буруу гэдэг юм эсрэг талаас ингээд нотлоод өглөө. За ингээд аргумент 3 хувийн болохоор ингээд за хайч асуулт дээр сая асуултаа ингээд татварын хэмжээгээ тодорхойлж өглөө өгнө гэсэн чинь 2002 онд болохоор иргэдээс угаас татвар авдаг байсан. За энэ жишээг ингээд бодоод үзэн бол 2002 онд татвар авдаг байсан үнэн. Тэгээ 2002 онд хэдий татвар аваад иргэдээ ингээд ирэх ингээд шилжиж ирсэн тоон хэдий буурсан ч гэсэн эргээд 2002 оноос нэмэгдээд ирсэн юм. Яагаад ингээд татвар аваад байгаа ингээд тур хугацаанд буураад байгаа ч гэсэн нэмэгдээд байгаа чинь ингээд татвар авах нь буруу гэдэг талаад өгч байгаа гэдгийг харж байна. За ингээд өөрсдийнхөө ингээд үзэхээр хийх хэрэгтэй. За ингээд аргумент нэгийнхээ өөрөөр шилжиж ирэхтэй эмзэг байдал гэж авч үзлээ. За шилжиж ирэхтэй гэхэл юунаас болоод ирээд байгаа юм авч үзэх хэрэгтэй л дээ. Альфа Орос цааны хотчил төвлөрөл гэдэг нь хүмүүс илүү сайн үйлчлэгээ, эдийн засгийн боломжийн төлөв шилжиж ирдэг. Нутаг орондоо ингээд ажилгүйдлийн түвшин их мэргэжлийн эрэлт хэрэгцээ бага одоо ингээд сурсан мэргэжлэр ингээд ажиллаж чаддаг учраас хотод ингээд шилжиж ирдэг байна. За ингээд хараад үзэн гот ингээд ихэнх нь ингээд байгалийн газраас болоод малаа алдсан болчиход байдаг. Тэгээд тэдний ингээд орлого олох боломж нь ингээд бага болцсон. Тэгээд бас дээрс нь ямар ч орлогын их үүсэгүй болсноос ингээд хотод шилжиж ирдэг байна. За тэгээд төвлөрсөн хүртээмжтэй нийслэл шилжиж суулгахаар шийддэг байна. За Улаанбаатар хотод ингээд шилжиж ирэхдээ 40% нэг нийгмийн эзэг бүлэгт хамрагддаг. Тэгээд бас өөрөөр болохоор боловсон эзэмших зорилгоор ингээд шилжиж ирэх урсгалын бий болдог байна. 2018 оны байдлаар 150 мянган гаруй оюутан ингээд шилжиж ирсэн байна та. За мэдээж ингээд боловсон ихтэй сургуулиудын 90 ингээд нийслэл хоттой байдаг 13 ингээд зах юугаар ингээд хөдөө орон нутагт байдаг. Тэгээ боловсон эзэмших зорилгоор нийслэл хотод ирдэг байна. За тэгээд ийм ингээд шилжиж ирж байгаа ингээд эмзэг бүлэгт хамрагддаг иргэд болон оюутнуудаас ингээд татварын ингээд авах нь ингээд
маш ингээд хүндрэлтэй асуудал болж байгаа. Тэгээд мөнгөний ингээд орлогогүй хүмүүсээс татвар авах ингээд боломжтой эсхийг ингээд нотлох талаас ингээд нотлох өсөнгүй гэж үзэж байна. За аргумент 2 хуурын ашиггүй татвар гэж авдаг. За жишээлбэл ингээд агаарын бохирдол хөрс усны бохирдлын татвар авдаг. Тэгээд мөн автомашин ашигласны татвар гэх мэт олон татварыг Монгол улс ингээд нийслэлд авдаг байна. Гэтэл ингээд аваад ингээд үнэхээр ингээд тэр агаарын бохирдол буурсан үгүй, хөрсний бохирдол буурсан үгүй. За тэгээд эсрэг талаас ингээд татвар авангууд ингээд шилжиж ирэх хөлбөмбө багсны жил. За жишээлбэл одоогоор ингээд 1.4 сая иргэн ингээд Улаанбаатар хотод ингээд амьдарч байгаа. Ингээд Улаанбаатар хот иргэн болсон байна. Гэтэл ингээд татвар аваад хэлсэн нөгөө хүмүүс шууд ингээд нутаг буцаад ингээд явчих юм уу гэхгүй байхгүй. За тэгээд шууд ингээд татвар аваад хэлсэн нөгөө агаарын бохирдол замын төвчл гэх зэрэг чинь ингээд шийдэд хэлэх юм уу гэж ингээд бас учир цэцэгтэй байгаа юм. За тэгээд одоо ингээд 1.4 сая иргэн чинь хотын иргэн болсон. За тэгээд мөн ингээд Улаанбаатар хотын уугуул иргэд байна л да. Тэр иргэд чинь ингээд татвар аваад хэлсэн цаашаа очих юм бэ. Тэр иргэд чинь Улаанбаатар хотын уугуул иргэд ч үү. За энэ тал дээр бас ингээд учир дутагдaltaй байна. За аргумент 3 хаврын зөв үр дүн гэж авч үзлээ. За үүнтэй ижлэхээр ингээд татвар авахгүйгээр ингээд маш олон ингээд шилжиж ирэх урсгалыг зогсоох юм боломж өгдөг. За эхний ээлжинд ингээд хязгаарлалтай байхгүй. За мөн ингээд олон ингээд шилжиж ирж шалтгаан болох зүйлсүүдийг ингээд байхгүй болгоод өгөх юм бол шилжиж ирэх хөлгөөн зогсоод ингээд бүх зүйл ингээд шийдэх юм шүү гэсэн санааг нацаар талаас гаргаж өгч байна. За жишээлбэл ингээд 90 ширхэг ихтэй сургууль хот цоринд байдаг гэж. За юуны өмнө ингээд хөдөө орон нутгийн гэх юм бол 9-12 дугаар анги ер нь ихэнхдээ ингээд баг байдаг. За тэгэхээр ингээд 9-12 дугаар анги бүрэн дондоо ингээд боловсролын ингээд зөв ингээд илүү хүртээмжтэй байдлаар олох нь ингээд олцох санаа гаргаж өгч байна. За тэгээд ихтэй сургуулиуд барих, ихтэй сургуулиудын салбарыг байгуулах гэж. За жишээлбэл ингээд Монгол Улсын их сургуулийн салбар завхан эрдэнэтэд байдаг л да. Түүнтэйгээр ижлэрээ бусад ингээд аймагуудтай ингээд нөгөөнөд ингээд ихтэй сургуулиуд салбаруудыг ингээд бариад өгөх юм бол хүмүүс чинь ингээд хотод ингээд сурахаар биш ингээд хөдөө орон нутгад илүү ингээд чанартай боловсролын орчиндөө ингээд авснараа ингээд шилжиж ирэх урсгалын ингээд татваргүйгээр ингээд шилжиж ирэх урсгал нь багасах юм шүү. За ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ уралцыг дэмжих гэх мэтээр татваргүйгээр зөвхөн ингээд татваргүйгээр ингээд шилжиж ирэх урсгалыг байхгүй болох боломжтой юм. За тэгээд гэр бүлцийг хөгжүүлэх, бүх нийтийн бүтээмжтэй зохистой байдлыг ингээд дэмжих гэх мэтээр ингээд хүмүүс ингээд шилжиж ирэх хөлгөөний татваргүйгээр олон ингээд гарц гаргалтай байгаа юм. За ингээд цааш талаас ингээд шилжиж ирэхтэй эмзэг байл яагаад ирээд байгааг авч үзлээ. Ашиггүй татвар аваад үнэхээр шийдэгдсэн асуудал гэж байхгүй. Зөв арга зөв үйл ингээд татвараа ингээд татваргүйгээр ингээд яаж ингээд гарц гаргалтай гаргаж ирэх яаж вэ? За ингээд үзлээ гэж хэлэхэд боллоо. Хайж асуулт юм билээ. Шилжиж ирэхнээс татвар авч байгаа юм шудраг тустай гэж үзэж байгаа тийм ээ. Тэгээд энийг нь болохоор хүний эрхийг зөрчиж байгаа гэж үзэж байгаа юм болоод яагаад ингэж зөвхөн тэр хөдөлмөрч байгаа хүмүүсээс татвар аваад тэгээд хүмүүсээс нэгээд татвар авахгүй байгаа байдлыг ялгуулж байгаа байл гэж үзэж байгаа юм. За татварыг болохоор ингэж ирж байгаа хүмүүс нь болохоор өөртөө татвар төлөхгүйгээр зүгээр ажилгүй болоод энд ирж байхад нь бид нэр санхүүгийн байдал нь муу байгаа учраас татвар авахгүй гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт танахаас болохоор Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсээс татвар аваад авах ёстой гэсэн бодлоор. За юуны өмнө болохоор ингээд татвар авахтаа болохоор нөгөө нэг татвар ингээд авч байгаа хүмүүсийн ингээд эмзэг байдлыг хараад үзэх ёстой гэсэн санаа гарч ирсэн байна. Тэгвэл зөвхөн хөдөлмөрч байгаа хүмүүс нь ингээд татвар төлөөд хөдөлмөрлөхгүй байгаа хүмүүс нь эмзэг гэдэг утгаараа татвар төлөхгүй хаа шудраг уу? За юуны өмнө болохоор шалтгаанууд дээр дурдж үздэг юуны өмнөөс нөгөө хүмүүс чинь ингээд шилжиж ирээд байгаа юм бэ. Жишээлбэл нөгөө хүмүүс чинь мэдээж ажилгүй байгаа юм чинь мэдээж хөдөлмөрлөж чадахгүй байгаа юм чинь хотод ирээд нөгөө хүмүүс чинь хөдөлмөрлөх эрхээ ингээд эдхийн төлөө ирээд байгаа юм. Тэгээс шинээр тэр хүмүүсийн тэгвэл малчтнуудаа ингээд нөгөө нэг малын алснаас болоод гамшаас болоод ирж байгаа тэндээ хөдөлмөрлөж чадахгүй байгаас болоод ирж байгаа хүмүүс нь энд ирээд хөдөлмөрлөх боломжийг олж авч чадж байгаа юу? За юуны өмнө нөгөө хүмүүс чинь мэдээж орон нутгад ямар ч хөдөлмөрлөх боломж авахгүй ажлын байр хамс матфан нэлээрээ дурдж өгснээр ингээд ажлын байр хамс ажилтнуудын төвчийг мэргэжлийн эрхлэлээр бааж ажиллаж тэгвэл нийлүүл хотод ажлын байр нь хангалттай байдаг гэсэн үг үү? За мөн матфан нэлээрээ дурдж өгснээр яг альва улс орны харшиг төлөвлөлт гэдэг. Шилжиж ирэх болон түүх хоёрын ялгаа нь юу юм бэ?
оюутнууд нь бүгдээрээ 3 хүссэн шилжиж ирж байгаа юу эсвэл зүгээр сурахаар түр ирээд явж байгаа юу? Оюутнууд нь болохоор ингээд ихэнх нь ингээд сурч боловсроод дараа нь болохоор ингээд ажлын байр ингээд нутагтаа очиод ажил хөлбөрийг эхлэх боломжгүй гэж үзсний үр дүнд ингээд буцаад ингээд хацтай үлддэг. Дөрөв ингээд буцаад явчихгүй байгаа гэдэг зааш татвар авснаас нь болоод тийм бол татвар аваад хахад энд ингээд үлдчихэж байгаа юм бол татвар төлөх арга олж болоод байгаа юм шүү. Татвар авснаас болоод ингээд нутагтаа гол нь ингээд нөгөө нэг оюутнууд чи яагаад ингээд татвар авах болохгүй гэдэг байгаа юм. Тэгэхээр нөгөө оюутнууд чи мэдээж төлөх чадваргүй болохоор ингээд татвар авч хүмүүн тэгээд буцаад ингээд нутагтаа олж байгаа юм чи татвараа төлөх арга олоод юм гэж үзэх үү? Татвар аваад хахад үлдээд байгаа нутагтаа шууд буцаад явчихгүй байгаа юм чи. Одоогоор ингээд татвар авахгүй шүү дээ. Улцаа хогийн зүгээс бол тэр шилжин хэрэгсний дотор оюутнууд байгаа гэж хэлсэн. Тэгвэл оюутнууд бол сурагчид боловсрол авахар юуж ирж байгаа гэсэн. Тэгвэл тэд нар яг үндэ бидний үзэж байгаагаар бол шилжин хэрэгсдэд тооцогдохгүй учраас татвар төлөх аргагүй маа гэж үзэж байна. Яг тэгэхээр нэгдүгээр оюутнууд маань өөрсдөө ажил эрхлэхгүй учраас тэд төлөхгүй. Тэгээд төлөх боломжгүй. Тэгээд хоёрдугаар болохоор тэд нар болохоор яг хоттой суурьшин гэсэн баталгаа байхгүй. Яг хоттой үлднэ гэсэн баталгаа байна. Тэгээд энэ дээр ямар ч үндэслэл дуртай учраас буюу ямар нэгэн баталгаа судалгаа дуртай учраас эцэг нь нэлцааж байна. Нэлцаах хогийн 3 дугаар аргумент дээр болохоор тэр сонд буюу одоо тэр юунда аймаг одоо их сургуулиуд болон сургуулиудыг нийлж байгуулах гэсэн. Тэгвэл энэ хөрөнгө хаанаас гарах юм бэ? Энэ хөрөнгө энэ сургуулиудыг барьж байгуулах хөрөнгө мөн Монголд байгаа юу? Одоо татвар авахгүй байгаа гэсэн. Тэгвэл одоо тэр сургуулиуд нь баригдаад байгаа тийм их хэмжээгээр баригдаж чадж байна уу? Тэгээд бас нэг асуудал нь болохоор тэгээд бас бидний нэг үзэх ёстой нэг асуудал нь болохоор бид нар Улаанбаатарт байгаа хүмүүсийн нэвтрчлийг бууруулах хэрэгтэй. Тэгвэл татвар авснараа энэ бууруулах боломжтой гэж бид нар үзэж байна. Тэр нь болохоор тэр татвар авсан мөнгөөрөө тэр улс их оронд байгаа тэр аймаг сумдуудыг хөгжүүлж тэнд сургуулиудыг байгуулах болцоотой болно гэж үзэж байна. Тэгээд бас бид нар нэг зүйлийг бодох хэрэгтэй. Улаанбаатар хотын хувьд сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл нь ихсэн гэдгийг бид нар сайн дурдсан байгаа. Тэгээд энэ нь болохоор Улаанбаатарт байгаа нийт хүмүүсийнхаа их ашиг зөрчиж байгаа. Тийм учраас энэ их ашигын зөрчлийг байхгүй болохын тулд татвар авах нь зөв. Татвар авснараа тэр хөдөө орон нутгаас шилжиж ирж байгаа хүмүүсийн тоо багасна. Учраас Улаанбаатар хотын хүн амын нөхцөл багасна. Тэгээд бас тэр шилжин хэрэгслийн эрх ашиг бодож үзэх хэрэгтэй гэсэн байгаа. Тэн дээр болохоор бид нар авсан тэр татвараараа бидний байгаа орчныг хөгжүүлснээр энэ арга замыг шийдэж болно гэж үзсэн. Тэгээд нэг статистик байна. Дурдлагад Монгол улсын буюу Улаанбаатарт өвчлөлийн төгөөрлөлт 1.6 сая бүртгэгдсэн. Тэгээд ийм учраас шилжин ирж байгаа хүмүүсээс татвар аваад эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулах, орчин тойрны бохирдлыг арилгахад тусалж болно. Тэгээд өмнө хэлсэн чинь төр бүр татвар буй татвар бий дор төр буй гэсэн. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр татвар төлснөөр тэр шилжин иргэсийн тог бууруулж байна. Олон нийтийн эрх ашиг хэмээн цөмхөн эрхийг хойш тавих нь зөв үү? За баярлалаа. Эрүүл мэндийн даатгалан шимтгэл авдаг уу? Эрүүл мэндийн даатгалан шимтгэл авдаг уу? За шимтгэл авдаг бол яагаад эрүүл мэндийг дэмжих чиглэлээр шимтгэлийн нэг хангалттай хөрөлцөхгүй юм бэ? Нэг ажил орлого бага учраас тэр татвар төлөх чадамжгүй. Тэр шилжиж ирж байгаа хүмүүс маань өөрсдөө ажил олгоход нь маш бага байдаг учраас эндээс
гэж бодлоо. За баярлалаа. Шилжих хэрэгслийн эрхийг татвараар боогдуулж байгаа хэрэг юм уу? Татвар авах нь шилжих хэрэгслийн эрхийг боогдуулж байгаа хэрэг юм уу? Миний бодлоор тэгж үзэхгүй нь яа гэвэл энэ эсэргээр Улаанбаатарчуудын эрх ашиг хамгаалж байна. За баярлалаа. Тэгвэл татвар авах хувьд хязгаарлалт тавих болов. Хязгаарлалт явахаар бас өөр нэг асуудал юм гэж байна. Энэ ихтгэл дээр дурч чадсан юм л хязгаарлалт тоондоо бүрээ өгсөн хүчин шалтгааны болохоос та Улаанбаатар хотод орсонгүй гэж орч чадахгүй нэ гэж бүр ямар ч арга галгаа гэдэг нь бүр татвар авахаасаа илүү шийдэл юм байна. За баярлалаа. Хачаас туслаа. Төр буй дор татвар буй гэж ярьсан л та. Өөрсдийн аргумент болон шалгуур дээр. Энэ болохоор өөрсдийн санаагаа няцаагаад байна гэж манай баг болохоор одоо тодорхойллоо. За өөрсдийнхөө тэмдэглэлийн хэлцдэг оръё. За манай аргумент бол шилжин эрсдлийн эмзэг байдал. За шилжин эрсдлийн эмзэг байдал бол за шилжин ирж байгаа хүмүүсийн 29 сарны 6% доод ангид байрлалтай нийгмийн түвшин. За хөдөө орон нутгаас орж ирж буй энэ 32.9% төрд найцсан байдаг. За малчин одоо шилжин хэрэгслийн ихэнх нь малчин байдаг. Малчны одоо дундаж одоо өөрийнх нь эд хөрөнгөнд ноолуурын мөнгөөр хэрэгцээг хангадаг. Энэ болохоор улирлын шалтгаанаас болоод эд хөрөнгө нь ялгаатай байдаг. Одоо 100 хавраас шалтгаалan. За мөн аргумент 2 дээр минь ашиггүй татвар гэж хэлсэн. Манай баг. За жишээлбэл агаарын бохирдлыг бууруулахын замаар одоо машин эрхэлдэг, одоо тээврийн хэрэгсэл эрхэлдэг одоо хүмүүсээс татвар авдаг. За А бүлэгт 1800 төгрөг, Б бүлэгт 2100 төгрөг авдаг гэх хвчлэн явсаар байдаг. Нүүрс гислийн хийг багасгах замаар татвар аваад байдаг. Үүнд одоо өөрчлөлт гарсан юм байна. Агаарын бохирдлын эрх тусам нэмэгдээд байдаг. Тийм үү? За одоо өдөр бүр шилжин эрсдээс 109 хүн шилжин ирдэг. Үүнийг юунтай холбох юм бол ажилгүйд одоо тухайн хүний малчин хүн болохоор нэг зуд нь л хамаг эд хөрөнгө малаа алдах боломжтой. Тийм учраас эд хөрөнгө нь одоо амьдралын бололцоонд доогоор байгаа учраас хотод орж ирж байгаа. Хотод ажилгүйдлийг бууруулахын замаар ажил эрхлээд амьдралын бололцоогоо дээшлүүлэхийн тулд орж ирж байхад өөдөөс нь хаагаад одоо эдэлж байгаа эд хөрөнгийн ихэнхийг аваад байвал Монгол улс хөгжвөө. Өнөө нийгмийг харцгаад. За аргумент 3 дээр зөв бодлого зөв үр дүн гэж манай баг тавьсан байгаа. За Улаанбаатар хотод одоо 90 их сургууль байдаг. Их сургууль улсын хэмжээнд болохоор 113 байдаг. Энэ болохоор харьцангуй үзүүлэлт байгаа. За ажилгүйдлийн түвшнийг бууруулах замаар орж ирж байхад за яагаад хотод заавал орж ирээд байгаа юм бэ гэхээр одоо манай улсын нийт үйлдвэрийн 62% нь Улаанбаатар хотод суурилсан байдаг. Тийм учраас угаасаа Улаанбаатар хотод орж ирэх зайлшгүй шалтгаантай ажил эрхлэх гээд байхад өөдөөс нь хаагаад байхад энэ юу болох юм бэ? Одоо Монгол улс хөгжих үү? За өөр юу ярих вэ гэх юм бол за одоо хэрвээ шилжин эрхсдийг хаяа одоо шилжин эрхсдийг болиулъя татвар авъя гэж ах юм бол Монгол улсын иргэн байнга за Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дахь хэсэг зааснаар Монгол улсын иргэн байнга буюу төр оршин суух газраас сонгох эрхтэй байдаг. Оршин суух эрхийг хүн амын аюулгүй байдлыг хангах нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болдог гэж үзсэн байгаа. За цацаар болон дэмжлэгийн тавхад тулсан. За хайц асуусан хэлээ. Эрх болон өөрийн хоёр хэрхэн хоорондоо уялдаа холбоотой гэдэг вэ? Тухайн хүн гэсэн хүн болон өөрийн гэсэн эрхтэй, эрх дундаа өөрийн гэсэн үүрэгтэй байдаг л та. Та эрхээ эзэлсэн бол үүргээ биелүүлэх үү? Биелүүлдэг. Хэрвээ би боловсрал эзэмших эрхтэй. Тэгээд үүний учраас миний үүрэг бол боловсрал эзэмших мөн би суралцах үүрэгтэй. Одоо боловсралаа эзэмших би өөрөө хичээх ёстой гэсэн үүрэгтэй. За тэгвэл хаана амьдрах эрхээ эдэлж шилжин ирсэйгээд өөргөө биелүүлж татвар төлөх ёстой гэж бодохгүй байна уу? Одоо үүнд болохоор татвар авах нь зүйтэй гэж хууль заагаагүй байна. Эрх нь болохоор одоо өөрийн төр оршин суух ба газраа сонгох эрхтэй гэж хууль үндсэн хууль заасан байдаг. Харин хаана амьдрах эрхээ сонгоод Улаанбаатар хотод ирж байхад эндээс авж байгаа татварыг төлөхгүй одоо амьдралын болцоогүйгээр хойш суух нь зөв үү? Үүнд болохоор татвар авах нь зүйтэй гэсэн юм хууль байдаг юм болоо. Тодорхой мэдээлэл байна. За жил бүр ирж байгаа хүмүүсийн тоо судалгаа нь үнэн үү? Тэгвэл энэ хүмүүсээс болоод агаарын бохирдол үүсэж байгаа гэж бодохгүй байна уу? Зөвхөн шилжин эрсдээс агаарын бохирдол үүдэлтэй биш байх гэж.
Шилжийн хэсэгт хэтэрхий их байгаас болоод Улаанбаатар хотын нэгжил ихсэж байгаа. Тэрнээс болоод үүсэж байгаа гэж бодохгүй байна уу? Тийм учраас бид нэр одоо үйлдвэрийн ядаж салбаруудын хөдөө орон нутаг тавьснаар одоо тэр хотын одоо тэр нэгчлэн буурах боломжтой байгаа. Ажилгүйд л ажлын байр ихсэлснээр одоо тэр зүйл нь буурах байна. Тэгвэл үйлдвэрийн хөдөө орон нутаг руу шилжүүлэх хүрээгийг хаанаас босгох ёстой вэ? Энэ дээр тодорхой мэдээлэл. Улаанбаатар зөвхөн хөгжил төлөвлөж байна уу? Хөгжил нь зөвхөн Улаанбаатар хотод л төлөвлөж байгаа юу? Ерөнхийдөө бол Монгол улсын нийт хөгжлийн ерөнхий хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн байдаг. Жишээлбэл интернет дээр явах юм бол саяхан л Архангай аймаг гэх зэрэг аймагуудад инновашн тавигдаж одоо интернет тавигдсан шүү дээ. Ойрын жишээгээс бол Татвар төлөх боломжгүй гээд арагш хойш суугаад чадахгүй болохгүй гээд байвал хөгжих үү? амьдралын бололцоо нь яг ингээд бодит ингээд дорой байхад татвар авах тэр үеийн хөрөнгө нь ингээд бага байхад хэрхэн яаж тэр татварын мөнгөнд одоо өгөх гэлээ тэр. Тэгвэл өмнө нь татвар яаж төлж исэн болоо? Энэ талаар юу гэж бодож байна? Өмнө нь татварыг болохоор эд хөрөнгө одоо мөнгөнд дун гараагүй хойд мал аж ахуйгаар төлдөг байсан гэдэг. За баярлалаа. Үйлдвэр бас болох юм бол хөдөө орон нутгуудад үйлдвэрүүдийн үйлдвэрүүдийг ингээд дэмж бариад байх юм бол ажилгүйд нь багасаад эхлэх юм бол Улаанбаатар хот руу ирэх нь багаснаа гэж үзсэн байгаа. Хэрвээ тэр үйлдвэрүүдийг ингээд барих хөрөнгийг нь болохоор Улаанбаатар төрөөс шууд ингээд гараад төрчих боломжтой байсан бол аль хэдийн хөдөө орон нутгад барьчих байсан байх гэж бодож байна. Тэгээд тэр хөрөнгийг нь гаргаж өгөхийг нь хүлээсээр байгаад тэнд одоо ажилгүй хүмүүс тэрийг хүлээсээр хагаад ажилгүй хийвэрээ байсаар л ах уу. Ямар нэгэн шалтгааны улснаар угаасаа хот руу нүүж ирэх бол нүүж ирэх шаардлагатай болж байгаа. Тэгээд хотод ингээд нүүж ирээд байгаад тахтан угаасаа Улаанбаатар хотод ажилгүйд нь маш бага байгаа гэж үзэж байгаа бол бас үгүй. Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар болохоор нийт хүмүүсийн 1.6 сая ажилтай байгаа. Тэгж хахад ахиж нүүж ирээд ингээд ажилгүй хүмүүсийн нүүж ирээд ганцыг хэтрүүлээд тах юм бол хурц талын агаарын бохирдол цаашлаад усны бохирдол үүсэж байгаа учраас энэ байгалийн дулаалтай холбогдоод тэгээд энэ байгалийн дулаалаасаа үүдээр хөдөө орон нутагт үүсэж байгаа байгалийн гамшуултанд болж байгаа болов уу гэж бодлоо. За тэгээд хөдөө орон нутгад шууд сургууль байгуулчих юм бол хүмүүс наашаа ирэх шаардлагагүй гэсэн. Тийм бол шинээр байгуулж байгаа сургуулиуд нь шууд нэг сарын дотор сургуулаа байгуулаад тэр байгууллагын сургууль нь нэг сарын дотор эсвэл нэг жилийн дотор Улаанбаатар хотод 10-20 жил үйл ажиллагаа явуулсан сайн сургуулиудад дүйцэхэр хэмжээний үйл ажиллагаа явуулж чадруу гэдэг нь тодорхойгүй байгаа. Жишээ нь болохоор Хамбург цөмд болохоор шинэ нэрийн сургуулийн салбар сургууль байгуулагдсан байгаа. Энэ болохоор бас л олон улсын бүртгэж явагдаж байгууллагад 2 жил болчиход байхад шинэ нэрийн адилхан хэмжээний үзүүлэлтийг гаргаж чадаагүй байгаа болохоор шинэ нэрийн багш нар жил болгон улсын амралтуудаар очиж багш нартай туршлага солилцох уулзалтыг бол хийдэг байгаа. Тийм учраас шууд ингээд сургууль байгуулснараа ирж байгаа хүмүүсийн тоо тийчтэй багахаар тэндээс сураад энд ирж авч байгаа боловсруулсан яг авч чадна гэж үзэхгүй байгаа. Тэгээд монголчууд нь болохоор эртнээс нүүдэлж байгаа ард түмэн байсан. Яг хот суурин иргэншил болохоор тасаагүй. Хот суурин гэдэг одоо суурин иргэншил нь болохоор гарч ирээ тийм удаан хугацааг өнгөрүүлээгүй байгаа учраас суурин иргэншил тасаагүй хүмүүс нь нүүж ирэхээр хотынхаа дүрмүүдийг 100% дааж чаддаггүй. Тэрнээс нь үүдээд одоо хогийн таавд хаяхгүй байх, хогоо ялахгүй байх. Нялаач гэсэн ерөнхийдөө бол газар ухаан хийж байгаа бол хөрснөөсөө тусааснаа хам тавьж иж цаашлаад хөрсөө бохирдуулахгүй, хүний усыг бохирдуулахгүй талаас нь авч үзэх хэрэгтэй байхад тэр хүмүүс нь яг энэ иргэншил тасаагүй учраас энэ мэдээллийг авч чадаагүй байгаа учраас байгалийн дулаалаас авсан энэ орчин цагийн бохирдлыг үүсгэж байгаамаа. Тэгээд энэ хүмүүсээс авч байгаа татвараа болохоор бид нэр суурин иргэншил гэж яг юу энэ та нар хотод ирснээр ямар дүрмүүдийг дагах хэрэгтэй вэ? Энийг одоо хогоо яаж амжих хэрэгтэй юм? Эдгээр нь яг ямар төслүүд нь хоорондоо нийтлэх юм бэ гэдэг талаас нь сурвалж өгөөд явах юм бол байгаль орчны бохирдол тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. Тэгээд татвар аваад ирэх боломжийг олгож байгаагаар татвар авахгүйгээр шууд хаалт тавихаасаа илүү ялгаатай илүү
олон даваа чанартай гэж үзэж байгаа. Хаалт тавьсан бол тэр хүн мөнгөтэй байгаад ч Улаанбаатар хотод ирж чадхааргүй болчихж байгаа. А мөнгө төлөөд Улаанбаатар хотод ирэх хүмүүс, эрхийг хүсэлтэй хүмүүс байгаа учраас тэр хүмүүсийн эрхийг нь авч үзээд бид нэр татвар аваад ахын зүг гэж үзэж байна. Баярлалаа. Аймаг 3 хүмүүс шалгуурлах төр бий татвар бий гэсэн ба. Гэтэ эн чинь үнэндээ юу гэлээд үнэ гэхээр төр байгаад татвар байдаг гэдэг тийм ойлголтыг өгöd байгаа биз. Тэгвэл энэ асуудал их шийдвэрлэх гэсэн гаргаалаа гарч өгөө. Нутагч талаас гаргаж өгсөн шинэ санаа нь юу гэхээр бүдүүн орнуудаа нутаг бүтээн байгуулалт хийж чадгийг ажилчдыг дэмжих гэсэн. Гэтэл хайж асуултанд тэрхүү ажилчдын тоо баримтыг асуухад биднээс мэдэхгүй гэж хариулж өгсөн ба. Түүнтэй эндээс юу ч дүгнж үзэх болохгүй гэхээр ямар нэгэн зорилгынхаа төлөв явж байгаа мөртлөө тэр зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхой болгож өгөөгүй учраас ямар нэгэн хийсвэр үр дүнд бий болохгүй зориод энэ гэхдээ тэр үр дүнд бүрд өөрөө арга хэрэгслийн тодорхой үйл ажиллагаа тодорхой байна гэж тэгээд гаргаж үзэл танаар юу гэхээр татвар авахаараа шууд Улаанбаатар хотын нэгчлэлийг уурхна гэж яриад байгаа байхгүй. Гэхдээ яг үндэ зөвхөн татвар авснараа Улаанбаатар хотын нэгцэл нэмэгдээс сэргийлэх нэ. Гэхдээ шууд татварыг бууруулахгүй. Галтуудыг өмөрөө. За ингээд өөрийнхөө багийн дүнлэлт дорыг тэгэхээр манай багийн гаргаж өгсөн шалгуурны юу юм гэхээр иргэдийн амьдралын болцоог хангалттай үндэс бодлогоо хэрэгжүүлэх. Юуныхөө хүрээлэн аймаг дээр шинжийн хэсгийн нэмэлт байх гэж байна. Тэгвэл өнөөдөр шинжийн хэсгийн ямар шалтгаанаас болоод ирээд байгаа юм тийм ээ. Боловсрол эзэмших, ажлын байр хайх тий өөрийн амьдралын боломжийг нэмэгдүүлэх гэх мэт маш олон шалтгаануудыг улмаас тийм Улаанбаатар хот шийдэж байгаа. Гэхдээ эдгээр шалтгаанууд Монгол нутагт амьдрах нөхцөл боломж байсан бол бид нэр хэзээ ч Монгол улсын иргэд Улаанбаатар хотод тэмүүлэхгүй. Тэр Монгол нутагт тийм нөхцөл байсан бол хин ч ингээд орчноос хэлэхдээ тийм эрсдэлтэй асуулт хийхгүй. Орчин нөхцөл амьдарч байгаа орчин нөхцөл гэдэг бол хүний амьдралын хэм мал маш их нөлөө үзүүлж байна. Тиймээс амьдарч байгаа орчин нөхцөлөөс солих гэсэн өөрөөсөө маш том эрсдэлтэй үйл ажиллагаа. Тэгээд Улаанбаатар орчин нөхцөлийг яриад байл. Тэгээд шилжин хийж байгаа хүн маш их эрсдэлтэй зөвлөх Монгол нутагт амьдрах боломжгүй байсан учраас тэр эрсдлийг гадаад одоо тэ ийм их нэгчлэлтэй газар орон байр хайгаад тийм захын ороод өдрөө амьдрч хамаагүй энэ Улаанбаатар хотод авшилсан тэгжиж бидэнд эрхээ идэх боломжтой юм гэж байна. Хайжийн асуултан дээр болохоор олон нийтийн их ашиг хамгаалахын тулд хувийн их ашиг зөрчиж болох гэж зөв гэж үздэг. Гэхдээ хувь хүн гэдэг чинь өөрөө олон нийтэд бүрдүүлдэг. Хувийн их гэдэг чинь олон нийтийн их ашиг ялгаагүй зүйл юм а гэдгийг ойлгож хэрэгтэй. Тэг хүний их гэдэг нь юу вэ гэхээр бүхэн тэгш хүсэмжтэй байхыг бий болгодог. Гэтэл зөвхөн олон нийтийн ашиг сонирхлын төлөөгөө хувь хүний эрхийг зөрчиж болохгүй гэж үзмээрээ. Армид 2 дээр манай боглоор ашиггүй татвар гэсэн зүйлийг авчирсан байгаа. Тэгвэл татвараар нутагч талын гаргаж өгөх санаа нь юу гэхээр татвар нь болохоор бүх бүтээн байгуулалт ихтэй бүх асуудлыг шийдвэрлэх санхүүгийн үнцийг хүрэн болно гэж үздэг. Гэхдээ үүндээ татвар бол бүтээн байгуулалт хийх хүрэн болохгүй. Өчүүхэн тэр бүтээн байгуулалтын хийх өчүүхэн хэсэг болохоос яг тэрний гол их хүсэл болж чадахгүй маа. Тэгвэл энэгээр юу энэ санааг яаж баталсан бэ гэхээр манай багийн нэг бол 2 дугаар гишүүнүүд хэлжсэн. Өнөөдөр Монгол улсад ямар татвар авдаг те жишээ нь Адлаа хэлсэн агарын бохирдолтой тэмцээн тул ямар татвар авдаг. Гэхдээ тэд нар өөр ашигаа олоод өнөөдөр агарын бохирдол буурсан гэж буураа. За тэгээд армид 3 дээр зөв бодлого зөв үр дүн гэсэн зүйлийг авчирсан байгаа. Тэгэхээр саяны нутагч талын 3 дугаар гишүүн ярьж байна л та. Тэгвэл үйлдвэрлэлийг үнэхээр хөдөө орон нутагт хийх боломж ирсэн бол өнөөдөр яг тийм болоогүй гэж. Гэтэл хайжийн асуултан дээр манай нутагч баг өөрөө юу гэж ярьсан гэхээр чадахгүйгээ тоош суугаад ахын зөв гэж асуужсан. Яг энэтэй адилхан чадахгүйгээ тоош суух нь буруу. Бид нар тэгэхээр өнөөдөр үйлдвэрлэх байх боломж байхгүй байх гэж ярих бус харин тэр үйлдвэрлэлийг байгуулахын тулд хичээх хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсын хүчлийг яаж чадах вэ гэхээр тэр улс өнөөдөр ямар байна биш. Тэр улс дараагийн жилдээ ямар зөвлөлт тавьж байна. Тэр улс ямар төвшөнд хүрэх гэж явж байна уу гэдгээр тэр ухаан онцлогийг үздэг байгаа. Тиймээс зөвхөн одоогийн байдлаар бол үйлдвэрлэл байгуулах хүрэн байх юм гэхээс илүү бид нар тэр үйлдвэрлэл байгуулах хүрэнгийг улсын төсөд гаргаж хүрхтэй. Үйлдвэрлэл байгуулахын төлөө бид нар өнөөдөр бүх нийтээр хамтарч ажиллах хичээх хэрэгтэй гэдгийг хэлж өгмөр байна. За баярлалаа. Цаашдаа мөн дүнлэхийг хэлчихлээ. Та бүгд яг мэдээлцэх үедээ нөгөө тэрэн дээр минь юу байгаа вэ? Эсвэл тэрийг унших хэрэгтэй гэж бодлоны үндэс дээрээс та бүгд яг тухайн цаг мөчөө мэдрэхгүй байгаа тийм. Атаа гарч байгаа. Тэгээд нөгөө нэг тэндээс их дүүдэд юу гэж нэхлээр аль аль тал нотлогч тал, дизайнч тал ч аль аль тал нь нөгөө байгаагаа юу ярьж байгааг логикийн агуулгын дизайнаас илүүтэйгээр өөрийнхөө ямиг хамгаалах байр суурь гэж аль аль тал болчихж байгаа. Тэрэн дээрээс үүдээ тэр тухайн цаг үеийн тийм нэг юм
одоо маневр гэх юм уу тийм зүйлүүдэн дутагдсаас үүдээ аль аль багуудад бүр юм найдвартай, бацууртай, өөртөө ихтэй байх байдал суулгаад бид нэрээ тийм нэг гэсэн өчигдөр багш маань тийм нэг гэсэн тэр юу вэ гэж бодоод байгаа. Тэгээс тэр тухайн цаг үед та нарын дотор нэг мэдрэмж байгаа шүү дээ. Та нарт өөрийн зүйл хийж байгаа, та нарт өөрийн найс өрөж байгаа. Тэрийг та нар мэтгэлцээндээ ашиглаж улам өөртөө ихтэй улам тэгээд тухайн өөрийнхөө хэлж байгаа санааг өстөд маш зүгээр сайнаар ойлгуулах чинь тэр итгэл мэшилтэй ачиж байх гэж. Жишээд нотлогч талын үндэс бол талын үгээр санаанууд чинь сайн байсан хэдий ч тэрийг холбох зохион байгуулалт талтай байлаа гэж би харж байна. Нязаач талын үед болохоор хэдий зохион байгуулалт одоо ингэж өчигдөр ч гэсэндээ нөгөө нязаач талын одоо тоглож байгаа арга барил тэр онцлог яхад зохион байгуулалт цаатай тэгээд яг нэг гарсан санаагаа ингээ яг маш зэгцтэй өөрөө тэрийг ингээд нэг мөрчлөө хамгаалдаг энэ байдал чинь одоо ингээд маш сайн тэрийг маш сайн бэлдсэн шүү. Тийм уус дотроо сайтар үйлчлэгээр одоо үлийг хүртэл ингээд финал хүртэл шалгараа гараад ирсэн. Тэгээд тэрийг ингээд хадгалж байгаа хэдий ч сайн нэг юм замбараагаа алдах шахсан өгөр нөгөө багийнхаа юу ярьсныг нь ялангуяа бүр жишээг ингээд заах гэж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь өгөр жишээг нэг заах биш та нар зөвхөн санааг хамгаалж байгаа шүү. Энэ санааг хамгаалж. Тэгээд тэр санааг яаж нэг заах вэ? Тэр санааг яаж хамгаалах вэ? Тэр бүх зүйлүүд дээр л та бүхэн анхаарал татаж. Тэгээ яг хэлцээний техник тэгвэл хоёр багийн хоёулангийн гаргаж байгаа үнэт зүйл санаа одоо тэр нэг хамгаалахыг хүсэж байгаа тэр нэг зүйл санаа зовж байгаа асуудал энэ бүгдээрээ тэрийг яаж илэрхийлж гэнэ үү? Яаж логик холбоонд оруулж гэнэ үү? Тэгэл одоо энэ зүйл хэлцээ шүү. Тэгээ надад нэгдүгээр баг ер нь ихтэйсээ эхлээд нотлогч баг түрээгээ тодорхойлохдоо жаахан алдаа гаргацсан байж магадгүй. Тэр хүрээндээ тэгээд ингээд тоглож явчихж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр миний хувьд бол тэр хүрээгээ тодорхойлохдоо ямар хүрээнд тодорхойлох вэ? Нийслэл хотын татвар гэж ер нь юу юм бэ? Тэр гэдгээс эхлэх гэсэн бол их сонирхолтой байгаас болов аргументууд их сонирхолтой байсан. Тэгээд хүрээлэн борчин тэг хөрсний бохирдол төвжирэл тэгээд хаачаа асуултууд их сонирхолтой бие нэгээ бас байдалд оруулах төвчний асуултууд их тийм өмнө нь бодож байгаагүй сонирхолтой ч гэсэн асуултууд бас хүүхдүүд асуудаг юм байна. Тэрийг бас бусаад хараад мэдчихлээ. За нотлогч багаас нязаагч багийн хувьд бол бас арцсангүй бас бэлтгэх чадвар нь зохион байгуулалт нь асуултанд хариулж байгаа байдал нь бас илүү зэгцтэй санагдсан. Зөв үр дүн гэж их томьёолсон. Тэгээд тэрэндээ бүх концепцоо базж тайлбарлаж байгаа нь бас таалагдсан. Зүгээр ашиггүй татвар авахаараа иргэд хөдөөнөөс хөдөөр рүү нүүхгүй гэсэн нэг томьёолол хэлсэн. Тэгээд энэ нөгөө шилжин эрхсдийн нийслэл хотын татвар чинь нэг удаагийн татвар эсвэл байнгын татвар гэдэг нэг асуултууд байгаа шүү дээ тийм. Тэгээд тэрэн дээр тайлбараа хийгээд явсан бол их сонирхолтой болсон байх. Иймэрхүү асуултууд хоёрдугаар зөвхөн томьёол нь бол зөвхөн шилжин эрхсдээс авах татвар учраас иргэдээс авах татвар биш гэж томьёологдож байгаа шүү дээ. Анхны өвдөл чинь. Тэгээд тэрэндээ баригдсан бол хоёр одоо практик дээр бас хотын татвар төлөөд явж байгаа шүү дээ. Бодлон авалт хийж байгаа бүх хүмүүс зарим тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс нийслэлийн татвар гэдэг нэрээр татвар авч байгаа. Тэрийг ингээд онцлоод яриад явсан бол их сонирхолтой болох байсан байх гэж дүгнэгдлээ. За тэгээд нотлох талаас бол үзэл баримтлал нөгөө төр буу бол татвар буй гэх эрхэлж байгаа бол өөрийгөө биелүүлэх ёстой гэдэг үзэл баримтлалаар асуудлаа хараад тэгээд гол үндслүүд юу аргументууд байгаа хүрээлэн буурчны бохирдол төвчрэл гэдэг үндслээр дэвшүүлээд тэгээд татвар авснараа бол асуудлуудыг шийдэх хөрөнгө оруулалтыг хийж чадах юм аа гэдэг одоо үзэл баримтлалаар бол өөрөөсөө нотлох үзэл санаагаа дэвшүүллээ. Нязаах тал маань болохоор ер нь бол иргэдийн боломжоор харилцсан бодлогыг хэрэгжүүлэх зүйтэй юм аа гэхдээ шилжин эрхцдийн эмзэг байдлыг харгалзаж үзэгч одоо татварын бодлого байх ёстой юм аа. Татвар авч байгаа ч гэсэн энэ Улаанбаатарын асуудлыг шийдэх хангалттай байж чадахгүй маа. За зөв бодол үүний оронд татвар авах биш өөр бодлогын хэрэгжүүлэх замаар хотын нэвтрүүлгийг буруулж асуудлыг нь одоо шийдэх болцоотой юм аа. Гэвч бас гүн одоо төгсгөлийн хэлбэр дээр болохоор энэ татвар авах нь бол нэвтрүүлгийг бууруулах биш харин сэргийлэх одоо
арга зам юм аа. Харин энэний оронд бол өөр арга замаар асуудал шийдэх зүйтэй юм аа гэсэн. Ийм үзэл санаагаар ингээд өөрөөсөө сонгож авсан бол одоо санаануудаа нотлохоор ажилласан явдал бол үнэхээр бол талархалтай. Мөн одоо төвшүүлж зэгцэж чадсан гэж бас нэг итгэлээс нөгөө итгэлээр бол одоо сайжирч байсан гэдгийг хэлмээр. Дээрээс нь бол хаачийн асуултууд бол үнэхээр хүүхдүүдийн ур чадвар болон чадамжийг бас харуулж чадсан. Богино хугацаанд маш бодтойгоор нөгөө талынхаа мөн өөрсдийнхөө нөгөө үзэл санааг нөгөө талаараа батлуулж чадахын тулд одоо гомдтой хаачийн асуултуудыг харин төвшүүлсэн явдал нь бол бас их мундаг байлаа гэж хэлмээр. За тэгээд бас яг нь зохион байгуулалтын талаас, за бэлтгэлийн талаас, бас тэгээд сэтгэл хөдлөлийн одоо захирах эдгээр талаасаа бол хоёр тал хоёулаа анхааруулж та зүйл ажиглагдлаа. Ялангуяа бол шинээр эхэлж өнөөдрийн хувьд бол эхэлж тоосон багт бол энэ сандрал зохион байгуулалтын тал дээр жоох асуудал гарлаа. Нөгөө тал дээр нэг эсвүүгийн шүүгчтэй санал нэг байна. Хэд нөгөө одоо баг зөвхөн нөгөө нутагч багийн ярьсан зүйл хэд анхаарлаа хандуулж тэрийг няцаагаад бас анхаарлаа хандуулаад өөрсдөө үзэл баримтлалыгаа дахин одоо үнэлэлттэй юм а гэдгийг харуулахад бас баг зэрэг орхигдуулах гал ажиглагдсан нь бол няцаах талын сууд тал байлаа. За тэгээд мөн одоо хойш хөгжлийн явдлаар саналаа бол бичиж ингээд мөн оноожуулаад мэдчихүүлээд үлдээж байгаа. Тэгээд бүрдүүрийн ажил хүсье. Thank you.